Оройн төрөв үзэгчтэй Лаа төмний телевизээс бэлтгэн хүргэдэг төмний хөвгт эрдэнэ нэвтрүүлэг маань эхлэх бэлэн мусан байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох цогц хөтөлбөрийг санаачлагч, мөн хэрэгжүүлэгч Уран Бэлэг хүрэлцэн ирж оролцож байна. За танд энэ өдрийн бас мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бол танай хамт олонд энэ өдрийн гэгээ мэндийг хүргэе. За тэгэхээр мэдээж асуудал таны хувьд 2009 оноос за бүх нийтэд бас боловсрол олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх бас гараагаа эхэлж байсан сайхан түүхтэй. Тэгэхээр бас энэхүү сайхан 2009 оноос эхэлж байсан ажлынхаа үр дүнгээс хоёул бас яриагаа эхлэе гэж би бас бодож байна. За баярлалаа. Бас танай телевизийн хамт олондыг миний бас энэ өчүүхэн 8 жилийн ажлын мэдээллийг хүргэх боломж олгосонд бас дахин талархлаа илэрхийлье. Мэдээж яагаад энэ ажил ихэлсэн бэ? Үр дүн гэхээс эхлээд төрүүлээд ихсэн шалтгааныг ярьсан дээр баг тийм ээ. Тэгэлгүй. Тэгэхээр мэдээж эхний маань мэрэгжил сургууль хүмүүжүүлэгчүн, хоёр дахь мэрэгжил маань одоо Монгол Улсын их сургуулийн хувьцаа сургуулийн 2003 онд төгсөж илээ шүү дээ. Тэгээд энэ хоёр мэрэгжил хоёулаа хүний төлөө юм аа. Хүний сайн сайхны төлөө юм аа. Тийм байгаа учраас би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр өөрийнхөө үзэл бодол, ихтгэл үнэмшилтээр суйрлаад Монгол улсынхаа одоо хөгжилд хувь нэмрээ оруулах гад 2008 оны 12 сард нэг 4 судалгааг л 2 жил хийчихэл тэгэл бас нэг гадагшаа ажиллаж амьдрах гэрээ контрактаа хийгээд байж исэн юм да. Тэгээд 2 жил гэдэг бол 9-10 онд ингээд энэ хүү 4 янзын судалгаа ихэлсэн боловч Монгол улсын маань газар нутаг ямар вүлээ тийм ээ. Ийм учраас 3 жил үргэлжилсэн. Тэгээд 15,000 орчим километр аялаж Монголын түүхэнд 92 оноос хойш анх удаа давхраг болгонд зөндөө харгалцахгүй хурч судлаач нь өөрөө жирийн иргэдтэйгээ ярьж хийсэн судалгаа гэдгээр нэлээд бодиттой судалгаа байдаг. Тэгээ энэ судалгааг явуулах болсон шалтгаан нь юу вэ гэхээр 2000 оноос хойш Монгол улсын маань нийгэмд тийм ээ бидний чихэнд сонсогдоод нүдэнд харагдах сэтгэл сэртгийлтэн зөндөө сөрөг үзэгдлүүд байлаа шүү дээ. Энэн дээр үнэлт хийгээл энэ дөрвөн судалгааг явуулах шалтгаан маань болсон. Өөрөөр хэлбэл ямар нэгэн ихтэй сургууль төгсчөөд улсын болоод хувийн ихтэй сургууль төгсчөөд нэг л сайхан ихтэй сургуулийн диплом өвчлөлчихсэн ажилгүй залуучууд ихсээд байсан. Тэгээ энэ маань судалгааны нэгдүгээр шалтгаан болж өгсөн байдаг. Хоёрдугаар шалтгаан маань юу байсан бэ гэхээр гудамжныг их тодтголтой одоо тараншааныг их тодтголтой гэр оронгүй болоод бас өнчин хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Өнчин биш ч гэсэн насан туршаагүй хүүхдүүдийн гэмт хэрэгт оролцох нь бол эрс нэмэгдлээ. Энэний шалтгаан нь юу байгаа юм бэ гэсэн хоёрдугаар судалгаа байлаа. Тэгээ гуравдугаар судалгаа юу байсан бэ гэхээр монгол хэлээ дээдэлж эх орноороо бахарх үзэлтэй хүүхэд залуучууд одоо ихсээд байгааг бахарх үзэлтэй одоо үнэхээр энэ тал дээр хангалтгүй залуучууд хүүхдүүд ихсээд байгааг шалтгаан нь юу байсан бэ гэсэн энэ 3 дахь шалтгаан маань байсан. Тэгээ 3 дугаар 4 дугаар судалгааны сэдэв маань юу байсан бэ гэхээр бид нар чи 93 оноос хойш ардчлалын ачаар гадаад хэл үзэх хэрэгтэй болсон. Ялангуяа англи хэлийг 10 жил 7 жил үзчихэд үсгээ мэдгүй хүүхэд конкурс орж байна. 10, 20, 30 курс төгсчөөд цаг зав санхүүгээ одоо зарцуулчаад мэддэг ч юм шиг өгөөч юм шиг иргэд яагаад ихсээд байгаа юм бэ гэсэн ийм л дөрвөн судалгааг явуулахаар шийдэж 2009-оос 2011 оны хооронд 15,000 орчим километр аялаж 37,700 гаруй иргэдтэй уулзаж миний бие нь өөрөө хийсэн ийм судалгаа байт юм аа гэдгийг хэлмээр байна. Ер нь судалгаа явуулах шалтгаан маань бол ийм л болсон юм. Харин 14, 15 онд бол нөгөө олон мянган өнчин хүүхдүүдтэй уулзаж, олон мянган үр хөтлөхөөсөн эхчүүдтэй уулзаж, олон мянган амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур амьдралтай өрхийн гишүүдтэй уулзаж байсан хүний хувьд бол эрүүл мэндийн судалгаа явуулах шалтгаан болсон байдаг. Яагаад гэхээр өсвөр насны охтуудын бэлгийн буруу зуршил, өсвөр насны охтуудын одоо насан туршаагүй хүүхдүүдийн үр хөндлөлт тийм ээ. Энэ асуудлууд бол нэлээд өндөр тавигдсан байдаг. Энэ юунд байгаа юм бэ гэдэг. Тэгээд дээр нь өнөөдөр ер нь яагаад Монгол улс одоо элэгний хорт тавдрын нас уралтаараа дэлхийд нэг номерч явж байгаа юм. Яагаад өнөөдөр ингээд хүмүүс өвчлөл нас уралтаараа Монгол улс нэлээд дээгүүр яваад байгаа юм бэ? Яагаад буурдгүй юм бэ гэсэн ийм судалгааг мэмч биш мөртлөө 14, 15 онд хийж илээ шүү дээ. Ингээд үгээрээ 5 яамны ажлын агуулга багтаасан 5 төрлийн судалгааг ингэж хийсэн байдгаар онцлогтой байдгийг. Ер нь бол энэ асуудлууд ихсэн учраас энэ судалгааг хийх болсон байд юм а гэдгийг хэлмээр байна. Тэгээд яг та эхлээд үр дүн асуучлаа. Тэгэхээр би үр дүн гэхээсээ илүү явуулах шалтгаан хэлчлээ. Харин одоо үр дүнгийн хувьд бол би юу гэж хэлмээр байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд одоо үндсэндээ тэр судалгааны хариу бол
маш олон талаасаа хийгдсэн байт юм а гэдгийг би бас хэлмээр байна. Тэгээд энэ судалгаа болгоныхаа хариуг ярихаас өмнө би танд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр бас нөгөө телевиз үзэгчтэй хандаад хийсэн ажлуудаа танилцуулсан дээр баха гэж бодож байна. Энэхүү судалгааны эцсид юу яригдсан бэ гэхээр ерөөсөө иргэн болгонд Монгол улсын иргэн болгонд тал бүрийн мэдлэг, цогц мэдлэгийг өгөх ёстой байна гэсэн тийм л хариу гарсан. Ийм учраас 11 он судалгаа дуусгаад 12 оноос өдгөө хүртэл судалгаан дээрээ суурилсан бүх нийтэд тал бүрийн мэдлэг болгох боловсролын цогц хөтөлбөр гэдэг ийм амжилттай яваад одоо төгсгөлийн шат буюу 3 дугаар шат руугаа явлаа л да. Тэгээд өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэхээр 14,000 орчим бүтэн үндэшин хүүхдүүдэд одоо оюутнуудад, залуучуудад одоо судалгаанд суурилсан бүтээлээ гардууллаа. Амжилт сонс нэвтрүүлгийн судалгаанд суурилсан судлаач нь өөрөө хөтэлдэг 43 дугаар нэвтрүүлэг хийлээ. Дээр нь амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур амьдралтай 3-аас дээш хүүхдэн ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Мянган айлд багшгүй англи хэл сурцгаая. Энэ гэр бүлийн боловсрол зориулсан судалгаанд суурилсан бүтээлүүдээ хүргэх ийм төслөөс 696 айлд айлчилчлаа. Ийм маягаар нийтдээ 248 боловсролын сайн үсэн ажлыг хийлээ гэдгийг дуулгахад бол таатай байна. Тэгээд энэ бол бид нар хийсэн ажлаа бие магтж байгаа биш. Хүн үгүй гэвэл ганцаасаа гэсэн сэтгэлээр Монгол улсынхаа хөгжилд бусдын сайн сайхныг төлөө гэсэн одоо ийм сэтгэлээр хандах юм бол Монгол хүн болгон ингэж хандах юм бол Монгол улсын хөгжлийн гарц ойрхон байгаамаа гэдгийг хэлмээр байгаа. Ийм маягаар өнөөдрийн байдлаар 248 ажил хийгдсэн байна гэдгийг бол дуулгахад таатай байна да. Тэгэхээр энэхүү ажлыг эхлүүлэхэд бол өөрийн зүрх сэтгэлийнхэн дуудлагаар бас эхлүүлж байсан гэж байна шүү дээ. Тэгэхээр мэдээж асуудал энэ таны судалгааны бүтээл дотор маш олон төрлийн за нийгмийн сайн хийгээд сар эсэм элдв шилдэг бүх зүйл багтаж байна гэж бодъё. Тэгэхээр хуулийнхын хувьд яг манай нэвтрүүлэг 50 минутын хугацаанд явах учраас нэг л яг сонхисон зүйлээрээ бас нэвтрүүлгийг өргөсүүлэх гэж бодож байна л да. За магадгүй хуулиа 4 сэдвийг аваад базаад ярих юм бол хуулинд нь байндчгүй банзанчих болох байх. Тэгэхээр яг хуулиа өнөөгийн нийгэмд тулгамдж байгаа хамгийн гол асуудал таваг юу гэж харж байна гэдгээр Тэгэхээр би танд ингэж хэлмээр байна. Нэг биш хоёр сэдв дээр тулгаж ярья. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд, Монгол улсын тусгаар тогтнолын асуудал хөндөгдөх хэмжээнд хүрсэн хоёр асуудал дээр л ярих гэж бодож байна. Яагаад вэ гэхээр нэгдүгээр судалгаатай холбоотой юм аа. 1-2 дугаар судалгаатай. Яагаад гэхээр өнөөдөр ихтэй сургууль төгсчөөд өнөөдөр дипломтой ажилтгүй залуучууд хэдэн 10,000-аараа байна гэдэг бол энэ нь бол өнөөдөр Монгол улсад ажилгүйд ядуурлын түвшинг бол эрс нэмж байгаа. Дээр нь тэр мэрэгчлээ буруу сонгосон тэр ихтэй сургуулийн дипломтой ажилтгүй байгаа залуу хүн нэгдүгээр залуу насаараа охирч байгаа. Хоёрдугаар тэр гэр бүлийн нөгөөс 4-5 жил төлбөрийн төгсөн эцэг эхчүүдийн гэр бүлийн санхүүжил дээр охирч байгаа. Гуравдугаар нөгөө сөрөг нөлөө нь юу юм бэ гэхээр Монгол улсад нэгэн ажилтгүйд л нэмэгдэж байгаа. Ажилтгүй залуу нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө нийгэмд ямар том сөрөг нөлөөтэй вэ гэдгийг харагдаж байна тийм үү? Тэгээд дараагийн нэг гол юм нь бол тэр өнчийн хүүхдүүд, насан туршийн хүүхдүүдийн асуудлыг ярьж байна л та. Тэгэхээр өнөөдөр зүгээр энэхүү 5 судалгааг аны 4-ийн гадаадлын боловсролоос бос 4-ийн ингээд бацах юм бол бүгдээрээ гэр бүлийн боловсролтой хамаатай юм аа. Тэгэхээр гэр бүлийн боловсрол буюу иргэн болгон өнөөдөр соён гээгэрч иргэн болгон өөрсдөө тал бүрээр өөрснийгөө мэдлэгжүүлэхгүй бол Монгол улсын хөгжил бол ерөөсөө тэр нэлээд доошогоо ангал руугаа явж гинэ гэдгийг хэлмээр байгаа юм. Тэгээд өнөөдөр миний ярилцаад байгаа мэдээлэл иргэдтэй хүрэж байгаа гол зорилго бол юу вэ гэхээр хийсэн ажил, хийж байгаа ажлаараа бахархаасаа илүүтэйгээр өнөөдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдал юун дээр болох юм бэ гэхээр ард түмэн шүү дээ. Ард түмэн байхгүй улс орн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр аливаа улсын хөгжлийг хувь хүнийх нь хөгжлөөр тодорхойлдог шүү дээ. Эрүүл мэндийн боловсролдоор нас баралтын хэмжээг юугаар тодорхойлдог вэ гэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролоор олон улсын түвшин тодорхойлдог байдгийг. Тэгээд энэ талаасаа ингээд аваад үзэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр эцэг эхчүүдийнхээсээ илүү Монгол улсын залуу өнөөдөр гэр бүл болох гэж байгаа. Ирээдүйд гэр бүл болох. Энэ залуу иргэдийнхаа ирээдүйд нь жоохон гэрэл гээгээ зул асаах нь хамгийн чухал байна. Тэгээд энэ болгон судалгааны эцсийн хариунд юу гэж харагдаж байна вэ гэхээр өнөөдөр Монголын ирээдүй бол Монголын хүүхдүүд юм аа. Монголын хүүхдүүд юм аа. Ялангуяа тэр 6 хүртэлх насны хүүхдүүдийг Монгол зүрхтэй, монголоо гэсэн сэтгэлтэй, монголоороо зөв ярьж өшдөг, монгол эх орноороо бахархдаг, монгол хүүхэд, зөв монгол хүүхэд болгочих юм бол жинхэнэ монгол иргэний суурийн тэр 6 хүртэлх наснд нь тавьчих юм бол 6-аас цаашаа бол ингэ явчихна. Тэрнээс ч тэр мэрэгжил сонгох бол бүр дараагийн асуудал байхгүй юу?
мэргэжил сонгол бүр дараагийн асуудал. Өнөөдөр ерөөсөө хувь хүний хөгжил буюу Монгол хүний хөгжил, Монгол улсын хөгжлийг тодорхойлъё гэж бодож байгаа бол Монголын залуу иргэдийн өнөөдөр байж байгаа өсвөр насныхны хүмүүжлэр, өсвөр насныхны төлөвшлөөр шууд хэмжихэд болно. Тэгээ би үндэсний эвлэгүй байдал гэж яриад байгаа юм юу вэ гэхээр өнөөдөр Монгол улс нь мянган насан туршаагүй охтууд насанд одоо тэг 3 хүртэлх насны хүүхэдтэй өөрөөх толгоосон залуухан ээжүүд биш үү? Мянгаараа та бүхэн 12 12 цагийн минут хараараа. Энэ шалтгаан юу вэ гэхээр би танд хэлж байна тийм ээ. Энэ судалгааныхаа хоёр хариуг базаад хэлээ л да. Жишээлх юм бол насанд өнчин хүүхдүүд нэмэгдээд насан туршаагүй хүүхдүүдийн гэмт хэрэгт оролцох нь яагаад гэсэн бэ гэхээр бид нар чи 95 оноос хойш ганцхан 8 гэж яваад эхэлсэн. 2000 оноос хойш гадагшаага ажилчтай гэрээгээр яваад эхэллүүлсэн. Энэ болоод нөгөө 8-нд явсан аав ээжүүд нь хамаатан садан аав ээж мө хамаатан садан таньдаг хүндээ хүүхдээ үлдээ чинь. Гадагшаа ингээд гэрээгээр ажиллаж байгаа гэрээт бусаар ажиллаж явж байгаа хүмүүс аав ээж хоёр нь тусдаа ажиллаж ийла. Тэгэнгүүтээ нөгөө бие холбоо сэтгэл хоол гэдэг шиг ингээ гэр бүл салалт эхэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ болгоны базаад үсэх юм бол юу харагдаж байна вэ гэхээр өнөөдөр ерөөсөө гэр бүлийн боловсрол буюу эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал яригдаад эхэлж байгаа. Тийм байгаа учраас өнөөдөр ээж нь нэг хэсэг нь тэгтээ хүн амын гэхээсээ илүү миний судалгаанд хамрагдсан тэр хэдэн 10,000 хүмүүсийн дунд 80% нь юу гэж хэлдэг вэ гэхээр амьдралынхаа төлөө энэ хүүхдийн хоолтой нэг мөр бүтэн явуулахын тулд хоолныхын төлөө явсаар гад унтахт нь яваад унтахт нь ирсээр байгаад бид нар хүмүүжлэлд нь анхаарч чаддгүй маа гэдгээ ярьж байна. Тэр ихтэй сургууль төгссөн, буруу сургуулаа төгссөн залуучуудад юу гэж хэлж байгаа вэ? Та бүхэн хүүхдтэй мэргэжлийн чиг баримжаа олоход хэр анхаардаг вэ гэхээр анхаарч чаддгүй. Бид нар мэдэхгүй юм чинь ямар ч байсан охин хүүхэд ингээд сургууль явах хэвээр, дээд сургууль явах хэвээр гэж л боддог гэсэн. Эндээс юу харагдаж байна вэ? Иргэдийн мэдлэг асар дутуу, мэдээлэл маш их дутмаг байгаа нь харагдаж байгаа. Нөгөө талаараа би тэрнийг юуны өнчин хүүхдүүд тэр гэмт хэрэгт орцож байгаа хүүхдүүдийн асуудлыг ярьж байна. Зарим эцэг эхчүүд ингэж байгаа юм л да. Та одоо танах мөнхөр боломжтой ойлгомжлоо яга хүүхд чинь гэмт хэрэгийг оролцож болчихоо гэхээр гэмт юугаарч дутаагаагүй байхад ингэж чинь энэ муу залууг ингээд хэрэгт орчих ингээд тэгэхээр аав ээж нь байснараа элбэг хангалуун амьдралаар тэтгэснээр тэр хүүхд аз жаргалтай юу юу гэдэг бол бас өрөөсгөл. Тэгэхээр нөгөө бурмаар тэтгэхэр урмаар тэтг гэдэг шиг өнөөдрийн Монголын хүүхдүүдэд, өнөөдрийн Монголын залуучуудад хайр, урам, итгэл, найдвар хэрэгтэй байна. Энэгээр цангаж ийн шүү дээ. Тий, ийм байгаа учраас энэ болгоноос ахуулаад нөгөө арын сөрөг үр дагаврууд гарч ирж байгаа. Нөгөө гэрээсээ гадуур хундаг, тэгжээснаа жирэмсэн болдог. За тэгэнгүүтээ гэмт хэргийн оролцогч болчдөг. Ийм л асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр Монгол улсад нэн төрөнд хамгийн түрүүнд хийх ёстой асуудал бол нэгдүгээрт хүн болгоно хөгжүүлээч. Хоёрдугаарт нь юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёрдугаарт нь хамгийн чухал тулгымдсан асуудал бол өнөөдөр Монголын ирээдүйн болсон хүүхэд залуучуудынхаа төлөө нэг номерч юм хийж ахмад үеэ их сонсдог байх нь бол Монгол улсын бас нэг хөгжлийн гарц юм а гэж хэлж байгаа. Ерөөсөө Монгол улсын хөгжлийн гарцыг хэдхэн зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт ерөөсөө Монголынхаа иргэн болгоныг соён гээгэрүүлэхэд л анхаарах хэрэгтэй болчихно. Соён гээгэрүүлэхэд тал бүрээр шүү. Соён гээг. Бид нар чинь нэг тийм түүхтэй шүү дээ. 1950-ад онд нөгөө юуны соёлын довтлогоо хийж бөөснөөсөө салсан, хэрнээсээ салсан түүхтэй шүү. Одоо бол Монгол улсын ерөнхийлөгч танаа, их хурлын дарга танаа, тийм ээ, ерөнхий сайд танаа буюу энэ төрийн эрхмүүд бол нин ялангуяа одоо хамгийн түрүүнд хийх тулгымцсан асуудал чинь бол тэр зам гоё барилга гэхээсээ илүү соён гээгэрл хувь хүнээ хөгжүүлээч. Соён гээгэрлийн довтлогыг явуулаач. Тэр оюун санааны бохирдол ухамсарын дороотлоос арилгах яаралтай шаардлага гарсан байна гэдгийг л хэлмээр байгаа юм л та. Манай улс бол харахад бол хөгжөөд байдаг. Гэхдээ иргэдэн өөрсдөө хөгжиж чадахгүй болохоор манай улсын хөгжлийн хувьд бол мэдээж асуудал даавар явж байгаа бахал та. Тэгэхээр тэгвэл хуулийн хараанд гаргалаа л да. Мэдээж асуудал эцэг эхүүдийн хувьд хүүхэд нь мэдээж сургууль соёлтой байвал болоо, тийм ээ? Эцэг нь ажилтай байвал болоо гэх мэтлэнгээр өөр хүүхдүүдээ бид бүхэн гадаагууд унжмаар хөсөр хайж байгаа таваар адилхан шахав болцсон учраас одоо нэмээ хүүхдүүдийн за нэг талтаа хүмүүжил, ёс суртахуун, ухамсар гэдэг зүйлмээс хойш нь татагдаад бас энэхүү нийгэмс буруу дадал зуршил руугаас ороод байна гэсэн зүйл бол их ажил хийж байгаа. Тэгэлгүй яг уу би одоо багтаага хамт яг тэр фронт дээр ажиллаж шүү дээ. Тэр гэр хороолын гэдэг, тэр ядарсан айлууд гэдэг тараншаанд ороод би хүмүүстэй ярилцаж үтсэн. Тал дээр байгаа малчттай ярьж үзчихсэн. Магадгүй өнөөдөр тэр тараншаанд амьдарч байгаа иргэд тал дээр байгаа ядарсан малчны оюун ухаан сэтгэхүй ямар агуу байгаа болоо.
тэдний амнаас гарч байгаа тэдний сэтгэж байгаа юм нь бол магадгүй зарим төрийн зарим нэгэн өндөрлөгийн амнаас ч гарч чадахгүй сэтгэхгүй юм хэлдэг байхгүй юу. Тийм учраас би энэ жирийн ирэг дээрээ бахархдаг. Өнөөдөр ухаантнууд хаана байна? Жирийн иргэд дундал байна шүү дээ. Тийм байгаа учраас миний ярих гээд байгаа зүйл, миний хамгийн их базаж аваад байгаа зүйл бол өнөөдөр үнэхээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг ярил гэж бодчихвол нэг ялангуяа өсвөр үеийн авраг болсон байна. Дараа нь иргэдтэй урам итгэлцлийг өгөх хэрэгтэй болсон байна. Тийм ээ? Ард түмнээ тал бүрээр соён гэгэрүүлэх, соёлын довтлогоо явуулах цаг нь бол оройтсны үхээс эрттэйгүй байна гэдгийг хэлмээр. Та сая ярьлаа шүү дээ, тийм ээ? Энэ хүүхдүүд ингээд буруу төлөвшөл гэж ерөөсөө төрөний тэр эцэг эхчүүд нь хүүхдээсээ хол, тийм ээ? Эцэг эхчүүд нь байлаач гэсэн хүүхдтэйгээ ажилдгүй ингэж хүүхдүүд хайр, инэрл хайраар халамжаар дутж байгаа сангаж байгаагаас болоод хэмтэргийн оролцогч аль хэдийн болчихчин шүү дээ. Тийм л байгаа учраас бидний энэ хийж байгаа ажил бол 5 яамны ажлын агуулгыг багтаасан гэсэн бүгдээрээ тэр Монголын ирээд басан хүүхэд залуучуудыг алтгаас нь өмнө амьдралдаа зөв одоо зорилгоо тодорхойлох, зөв мөрөөдлөө тодорхойлоход нь амьдралдаа алдахгүй амьдрах тэр зурн болохын төлөө 8 дахь жилдээ хөдөлмөрлөж явна да. Манай улсын хувьд бол мэдээж асуудал маш бага хүн амтай ус 3 сая. Гэсэн хэдий боловч яг Монгол улсад амьдарч байгаа нийт иргэдийнүүд ажилгүйдэл гэдэг зүйл маань цонхлох түвшинд болчихж байна. Хүн болгон за бакалаврын дипломтой болсон цаг байна. Гэсэн хэдий боловч яагаад магадгүй за энэ миний бодол төр засгийн зүгээс энэхүү ажлын байр гэдэг зүйлийг бий болгож өгөхгүйгээр тодорхой хэмжээнд одоо бүлэг практикийн төвшөнд иймэрхүү танил талын хүрээгээр ажилд авдаг ажлаас халдаг иймэрхүү тогтолцоог бий болгож байна. Та бас энэ дээр тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийсэн байх л та. Тэгэлгүй яг одоо ер нь ингээд нөгөө эрдэмтэн хүний хувьд судалгааг тал бүрээр хийгээдсэн чи сүүлдээ ингээ хоббитой болдго юм биш үү? Хин юундэ байна вэ гэдэг асуудлаар тэгээд мэдээж 8 жилийн энэ ард түмнийхээ дунд бусдын сайн сайхны төлөө улс орныхоо хөгжилд оруулаа явж байгаа энэ тэмцээн явж байгаа энэ үед бол 6 засгийн газар солигдохыг хүслээ, 2 их хурлын сонгуул үзлээ. Тэгээд эндээс би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр өнөөдөр гоё барилга бариад, гоё зам тавиад бол улс хөгжих нэг талаар энэ зөвхөн хөшүүрэг нөхцөл болцоо нь болж байгаа. Харин өнөөдөр улсын хөгжлийг хувь хүнийх нь хөгжлөөр тодорхойлдог дэлхийн нийтийн зарчим байгаа энэ үед бол яаж ийн вэ гэхээр ерөөсөө таны яриад байгаа тэр тийм ээ танил тал аль эсвэл мөнгөөр бүх асуудлыг шийддгээс болоод жинхэнэ юм хийж чаддаг судлаач, эрдэмтэн, жирийн иргэд бүгдээрээ ганцаардж гин, бүгдээрээ өнчирж гин шүү дээ. Эннээс л бүх юм өсөж байгаа. Энийний цааталт нь юу болж байгаа нөхөр салбарт насны хүмүүс одоо ингээд амьдрахын тулд авилгал авчаад хэрвээ боддоо хэрвээ төрийн албаа хаагч тангарагтаа үнэхээр өндөр цалинтай ажиллаж исэн бол авилгалын тухай асуудал яригдахгүй. Хэрвээ тийм ээ одоо хулгайч гэдэг тийм ээ жишээлх юм бол хүн хулгай хийдгүй байсан бол тэр хаалганд цоож байх хэрэгтэй. Байхсгүйсэ. Тийм учраас өнөөдөр би юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн хувьд бол ерөөсөө Монгол улсын хамгийн гол гарцсан нь бол юу вэ гэхээр хулгайчгүй ямар нэгэн байдлаар тийм ээ бие биенээ хуурч мэрлээгүй ард иргэдээ ингэж хуурахгүйгээр тийм ээ яг жинхэнэ ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх тийм л төрийн түвшинд Монголд хэрэгтэй байгаа юм л да. Ийм биш учраас өөрийнхөө үзэл бодолд үнэнч биш байгаа учраас л энэ хуурам мэхэлт иргэдийг хуурсан ингээд нөгөө чирэгдүүлсэн ийм л хүмүүс болчиход байна шүү дээ. Тэр мэрэгчлээ боловсон хүчний хувьд бол өнөөдөр би тань нэг сонирхолтой судалгаа ярив. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын мэргэжил сонголтын асуудал дээр ингээ ярих юм бол 80% мэргэжил сонголтын 80% нь ерөөсөө инженер, технологи, байгалийн шинжилгээ ухааныг сонгодог. 80% шүү дээ. Манай ч гэсэн тэгсэн чинь үгүй 20% нь нөгөө нийгмийн чиглэлээ хуульч, эдийн засагч, нөгөө орчуулагч тэрийг сонгож байгаа байхгүй. Тэгсэн чинь манад эсэргээр 80% нь нийгмийн чиглэлээр бүх хүн хуульч, бүх хүн эдийн засаг юм ч ингээд орчуулагч багш болох дуртай. 20% нь болохоор дөнгөж инженер, технологич ингэж ш. Тэгэхээр эсрэг байгаач. Тэгэхээр өнөөдөр инженергүүгээр, технологичгүйгээр, техникчгүйгээр уус хөгжихгүй шүү дээ. Тэгээ ийм л юм харагдаж байгаа. Дээр нь нөгөө мэрэгжилтэй боловсон хүчний энд юуны асуудлын гажуудал дээр юу ярьж болох вэ гэхээр өнөөдөр 3 сая та их зөв юм ярьлаа да. 3 сая хүнтэй Монгол улсад 200 гаруй ихтэй сургууль коллежүүд байна гэдэг бол гадны үнд хэлхээс ч ичмээр тоо.
Нэг талаараа нөгөө талаараа бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр манайд сүүлийн 15 жил гажуудсан юм бол бараг 20 жил гэж хэлж болно. Юу вэ гэхээр төр засгийн зүгээс боловсролын салбар, энэ эрүүл мэндийн салбар бол системийн гажууд давтагдсан. Систем одоо хідэн боловссон мэрэгчлээ боловссон хүчин бэлтгэх ёстой ямар ч бодлого байхгүй. Ийм учраас боловсрлоор бизнес хийсэн, эрүүл мэндээр бизнес хийсэн ийм хүмүүслийг оширчихсан байхгүй да. За тэгэхээр бас манай нэвтрүүлэгт холбогдож мэдээж асуудал хоёулангийн яриаг сонсож бас хоёулангаас нь тодорхой хэмжээнд асуулт асуух бодолтой хүн их байгаа. Тэгэхээр хоёулаа бас нэг уцаа бодох, иргэнэ бодох уу? Болж байна. За тийм. Бань холбогдсон маань орой минь түргээ. Орой минь түргээ. За холбогдсон маань та шууд нэвтрүүлэгтэйгээ. Тийм байна. Түмний үгийг төрдөж нэг юм хэлмээр байна. Монголчууд ихэнх нь улс төрчсөн одоо бүр ярьсаар байгаа ам цангаа зарим хэлж чадах байцгсээ. Тэгээ ард түмнийг одоо доромжлоод байгаа мó ардс намын 8 жил идэж гутарч элсэн авшаалтангуудын мөнгө хураахгүй ядарсан ард түмнийг эрэгтэй хүнийг 65 нас эмэгтэй хүнийг 60 нас одоо монголчууд уртнаас гэх юм шүү дээ. 200 хүрэх 150 нас улсууд энэ зүрх толгой. Ингээд дайрч болохгүй бол ард түмний одоо хармаа хаосож за банкнд хадгалжсэн мөнгөөс одоо татвар авна гэж байна. Одоо мөнгө авахаас банкнд байгаа мөнгө хувийн компанид одоо дээлжүүлэхэд зөв тэр шиг зай юм аа. Тэгээ ингэж дайрч ардын маш том алдаа хийж шүү дээ. Ингэж алдаа хийж болохгүй шүү дээ. За тэгээд одоо ерөөсө барууны Америкийн сургалтаараа хүүхдээ сургадаг, хүүхдээ загнаж болохгүй, хүүхдээ тоньж болохгүй, Монгол хүн эрдэнэс хойш бүгсэндээр нь 2-3 алгаж болохгүй гэсэн одоо. Тэгээд цаана дамаадаар авсан юм их инкли одоо юм Монголын хараад юу гэж нэг санан газар байна одоо саний яриа ярьдаг нэг үлгэр яриад байгаа маань хэдэн хүүхнүүд одоо их хэцүү юм аа. Монголд энэ аммаар юм нэг чадах. Тэгээ өгдөө их унтдаг усуудаа сэрээдэг нэг нэвтрүүлэгтэй өгдөө бас. Сэрээ нэг нөө цэнгэггүй нэг сан биерээсээ бүр ажил таахаа байдаг. За одоо таадагдах нь үүсгээ үнэхээр алга. Би одоо өнөөдөр нэг өндөр настай хүн бэсэн дээрүүд нь гандаг таарсан жордонгийн айдуудыг нүүсгэж гандаг шашны байх болгож байгаа хэрэг толгоцсон шүү. Гандаг лам нэг чаашин нэг сайхан ярьдаг лам. Гэхдээ нэг ихэд хоёр ярьдаг. Тэр айг басны амнаа сайдаг аюу хордог нэг их сони авгаа. Би байг басны хотлоо бас тэлцдэг юм. Одоо байгалаа хамгаалж байгаа байхгүй. Харийн орондоо одоо цонхор шуугаад 8 айдаг фанцалдаг. Одоо аамын амтнаа хатдаг. Торгон их баян компани захирлуулж цаана амтныг хатаж одоо доллараар авар гөрөөсөө сосооныг байцуулж явж авгаа хөвгтэйгээ авч чаддаг цусаар гоожуулж энэ Монгол орны юм бүтэхгүй наа байгалаа сүйтгэсээр байгаа ард түмнийг сэтгэл санаа хөтлөө одоо сонирмолчихсон шүү дээ. Тэгээд төрн одоо Монгол ардын нам арай хитгэж ингэж болохгүй. Та нар буруу ажил хийлээ. Буруу замаар будаад ээжээ. Ингэж одоо тэтгэврийг татаж ард түмнийг хармаа хоосож баячуудаа татвар авалтаа. Баячуудаа татвар ав. Наад хулгайчуудаа мөнгө нь хураа. Тэр танаа соо комитетыг ерөнхий сайдсан яргаар тэр баяр салтынхаа мөнгө авалтаа та нар. За тэгэхээр үзэгчийн маань хувьд бас өөрийнхөө үзэл бодлыг манай нэвтрүүлгээр дамжуулан шууд хүргэж байна л да. За яг үүнээс юу ажиглаж болох вэ гэвэл иргэдийн маань хувьд ялтчихгүй нийгэмд хувьд маш их хэмжээний бухимдал, стресс гэдэг зүйл давтагчжээ. Яагаад бид бүхэн өнөөдөр ингээд стресстэй уур бухимдал замаадгүй ус төржих шалтгаанд бий болчихоо гэх юм бол за усын хуралд байгаа хүмүүсийн маань хувьд хоёулангийн төрөнд гарсан тийм хүмүүс мөн ажиллаа хийхгүй байна. Ард түмнээсээ бүр тасарсан, амьдрал гэдэг зүйлээс бүр тасарсан байгаад байна. Тэгэхээр мэдээж асуудал ард түмэн гэдэг хүчин маань өөрсдөө энэхүү дээр байгаа хүмүүсийн өмнө сул дорой хүчгүй болчиход байна л та. Тэгэхээр яавал ард түмэн бид одоо магадгүй хүчтэй байж төр засгийнханд магадгүй төрийн ордон сууж байгаа хүмүүс маань эргээд ард түмний харах хүчин нөхцөл бий болох юм болоо. За юуны өмнө саяны энэ холбогдсон үзэгчд би бас талархал илэрхийлмээр байна. Танд бас үнэхээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх энэ боломж олгосон бас энэ телевизийн эфирд бас талархах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Үнэхээр өнөөдөр ганц энэ хүн биш юм аа. Энэ буурал биш юм аа. Өнөөдөр Монголын хүн амын бараг жирийн иргэдийн 80% нь бол бараг нийгмийн хамгаалалд орчих хэмжээний ядарсан биш үү дээ. Юугаар ядарсан бэхээр сэтгэл зүгээр ядарч байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт эд материалын талаас ядарчаад байна шүү дээ. Тийм байгаа учраас би үнэхээр өнөөдөр энэ болгоны төлөө тэнцээ явж байгаа хүний хувьд бол энэ хүнтэй бас санал нэг байна. Зөвхөн яг хөө мэдээж тэр татвараа тэр асуудал бол бидраас илүү гарсан асуудлаа. Зөвхөн өнөөдөр яг бодиттой юмыг бодиттойгоор нь иргэдэд хүргэх тийм хүн хэд вүлээ гэдэг нь их чухал байгаа юм. Тэгээ би нэг энэ юм хэлээд байгаа. Өнөөдөр манай Монгол улсад юу гажуудсан бэ гэхээр нэгдүгээр иргэдээ сонсгоо болцсон. Иргэдээ сонсгоо болцсон. Дээр нь ахмад үе сонсгоо болцсон.
Одоо медицинээр судалгаа бол ерөөсө ахмад үе эрдэмтэн судлаачтай сонсгоо болчихсон. Өнөөдөр би танд түрүү хэлсэн тийм ээ. Магадгүй тэр тал дээр байгаа малчин зүг жирийн нэг тараншаанд амьдарч байгаа хүмүүст л оюунлаг байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр өнөөдөр төрд нэг сайхан том албанд тушаал хашчаад нөгөө нэг сонгуул гарах болохоор нэг хоёр тал авчирчаад сонгуультай гарангуудаа тэгээ хоошоо харчдаг тийм дарга Монголоор дүүрэн болцсон байна шүү дээ. Тэгэхээр энийг л энэ хүн яриад байгаа юм л да. Тэгэхээр өнөөдөр бол Монголын ард түмэн нэг талаараа бол одоо хинэн одоо худлаа яриад хин үний яриад энэ гэдгийг бол бас мэдхтэйгээ болчоод байна, мэдрэгтэйгээ болчоод байна. Энээс цаашаа нэг фактор олон жил энэ асуудал үргэлжлэхгүй байхаа гэж бодож байна. Тэгээ сая тэр зөв юм ярьлаа л да. Үндсэндээ бол энэ 60-65 гэдэг бол Монгол улсын Монгол хүний дундаж наслт бол өмнө нь 60-61 байлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо нөгөө тэтгэврийн насны уртсгаснараа Монгол хүн болгон урт наслах уу гэвэл бас хэцүү шүү дээ. Ялангуяа малчтын хувьд Монгол орны одоо цаг агаар ямар үлээ те их газрын эрсдэл суур амьсгалтай ямар хүнд хэцүү байдаг үлээ иймэрхүү байдаг учраас яг үндсэндээ би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ялангуяа энэ юуны тэтгэврийн насыг бол хэтэрхий урт болгоно гэдэг бол бас нэг талаараа бол би бол бас нэг таатай хандахгүй байгаа юм. А нөгөө талаараа тэр хадгаламжнаас мөнгө авна гэдэг бол шууд одоо төр засгийн зүгээс бол иргэдийн халаас руу гард үрж гинэ гэсэн үг. Тэгээ бас нэг юм ярьла саяны өөр гэд те тэр өөрийг чинь би одоо бас төр засгийн удирдлагууд үйл ажиллагаанаас болсон энэ өрний төлөө өр маань ерөөс ард түмний нуруунд дээр ямар ч хамаагүй мачаа болохосгүй маа гэлцэн чинь бас саяхан нэг үндэсний телевизээр ингээд ярилцлага өгсөн бас буруутан болгох жишээл байна л да. Тэгэхээр өнөөдөр за Бата чи яста сайн хүн шүү гэчээ буруу хараад муулж идэг биш. Өнөөдөр хүн болгоно бодтой юмыг ярьдаг тийм ээ. Зөв үний юмаг бие биендээ урам өгсөн. Чи чадна болно хэдүүлээ хамтдаа болно гэсэн урмаар ингээд хамтдаа хөгжих. Тэр цаг нь аль хэдийнэ ирчихсэн. Тэрнээсээ бие биенээсээ ирээл ах юм бол монголчууд маань ер нь бие биен дэмжиж хөгжих тийм цаг бол аюул холтно. Тийм учраас өнөөдөр нэг хүн алдсан байхад тэр алдаагийн нас нь гадна тэр хүнд ямар сайн чанар байна бэ гэдгийг тэрийг олж хараад тэрэн дээр нь дөрүүлээд тэр залуу иргэнийг засч явах нь бидний гомгийн гол зорилго болоод байгаа юм л да. Тийм учраас одоо би өөрөө улс төрч хүн биш ямар нэгэн нам улс төрөөс хамааралгүй өөрийнхөө чин сэтгэлдээ хөтлөгдөө сайн сайхны төлөө явж байгаа 8 жил тэмцээн явж байгаа жирийн л нэг эрдэмтэн хүн. Тийм болохоор бас хэтэрхий тэр юуны мэдхгүй сэдв рүүгээ ормооргүй. А зөвхөн саяны энэ хүний ярьж байгаа сэдвүүд дээр бол би бас санал нэгтэй байгаа. За тэгэхээр манай нэвтрүүлэлт бас 155 158 гэсэн хаяг дээр үзэгчдэн маань зүгээс өөрсдийнхөө үзэл бодлоос илэрхийлдэг байгаа. Тэгэхээр хоёулаа бас эндээс 2-3 үзэгчийн үзэл бодлыг хүлээн авъя. За тэгэхээр 8698 та үзэгчийн маань хувьд за олон улсын валютын санд холбогдох нь буруу үндэсний холбогдлогоогээс одоо хямралж байгаа юм а. Төр засаггүй учраас нам засагта төр буруудаж байна. 1992 онд батсан үндсэн хуулинд тулгуурлан удирдах гэж оруулсан учраас энэ хийлгч буруудаж байна гэсэн бас сэтгэлийг явуулсан маань. За мөн үүнтэй холбогдуулаад 9135 дахь үзэгчийн маань зүгээс бол өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочныг иргэн бас танилцуулаад өгөөч гэсэн хүсэлтийг явуулсан байна. Тэгэхээр маш их зөв тийм ярьж байна гэж тэгэж байна. Тэгэхээр би бас үлэгч олондоо өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочныг бас эргүүлэн сануулгын хэлхэн зүйтэй байхаа гэж бодлоо. За бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох цогц хөтөлбөрийг санаачлагч хэрэгжүүлэгч за уран бэлэг гэдэг хүмүүс маань өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочны хэмжээнд хүргэн за оролцож байгаа юм шүү. За тэгэхээр хоёулаа үргэлжлүүлэн бас ярилцлаганд анхаарлаа хандуулъя гэж бодож байна. За тэгэхээр иргэн бүрт тал бүрийн боловсрол олгох хөтөлбөр гэж байна. Тэгээд та их сонирхоод байх шиг байл да. Ер нь бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох боловсролын цогц хөтөлбөр гэдгийг явуулах болсон шалтгаан нь бол тэр нэг 4 судалгаанаас үүдэлтэй байгаа юм да. За яагаад та ээж аава та яагаад өнөөдөр хүүхдтэй ингээд 1 2 дээд сургууль төгсчөөд төлбөрийн төлчөөд ингээ өнөөдөр мал дээр гаргачаад ингээд хүүхдийг ингээ хэмлээд байгаа юм бэ. Энд одоо та өөрөө ямар үр гүйцэтгэсэн бэ гэд аимшиггүй зөрөгцөөр аав ээжтэй ярихаар үгүй бид нар мэрэл сонгох мэдхгүй юм чинь. Тэгэхээр ээж аавууд эцэг ихэд мэрэгжил сонгох тал дээр мэдлэг байхгүй тийм үү? За тэгэнгүүтээ насан туршийн хүүхдүүдийн тэр гэмт хэрэгт оролцох тэр өнчин хүүхдүүд өмчлөөд байгаа тэр тоонууд юунтэй гэсэт энэ вэ гэхээр ерөөсөө ээж аавууд өнөөдөр хоолтой байвал болоо хүүхд маань яг тэгээ хайчдаг хоолтой хувцастай мөр өтөнд байвал болоо энийг юу ч дутаагаагүй байхад яагаад ингэ хэрэгт орчиж байгаа нэг хэсэг нь болохоор би түрүү хийсэн тийм ээ гадагшаа маш ихээр олон мянгаараа гадагшаа юуны гадны оронд очиж хоёр талд ажиллах болсноос ахуулаад гэр бүл салалт 2000 оноос дээд хэмжээнд хүртэл өссөн.
Дээд хэмжээнд хүртэл өссөн. Үүнээс болоод хохирогч нь нөгөө хүүхдүүд л байхгүй юу. Би яг өнчин тэр хагас өнчин хүүхдүүдийн төлөө ээж аавынх нь хайр халамж дутагдсан хүүхдүүдийн төлөө хамтарч ажилладаг учраас тэднийхээ төлөө оронд нь бүтээлэр ч гэсэн аав ээж олохыг оролддог учраас мөксгөө нөхөн учраас үндсэндээ би энэний төлөө би тэмцээр байх болно. Тэгээд энэ дээр юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр яг энэ дээр нөгөө хүүхдийн боловсрол хүүхдээ хэрхэн зөв хүн болж төлөвшүүлэх вэ? Энэ тал дээр бас л эцэг их мэдлэг дутуу байна. Энийний эцсийн үр дүнд нь би хүүхдтэй анхаарал тавиагүйгээс болоод эцсийн үр дүнд нь миний хүүхэд унчрын шүү. Миний хүүхэд гэмт хэргийн оролцогч болно шүү. Миний хүүхэд эрүүл мэндээр хохирно шүү. Миний хүүхэд унчирчгүй. Унчирсны эцэст энэ хүүхдийн маань ирээдүй ингийн шүү. Аль эсвэл миний гал боломж тасрын шүү. Загал боломжтой тасардгүй маа гэхэд Монголд нэг ирээдүйд нь амьдралдаа алдчихсан нэгэн иргэн золгүй иргэн бий болно шүү гэдэг. Тэрийг мэдэх ухамсаргүйгээс мэдлэггүйгээс болоод дахиад дараагийн мэдлэг дутагдж байна гэсэн үг. За эрүүл мэндийн боловсрол дээр ярэ. За юуны монгол хэлээд эдэлж эх орноо бахарх үзэл дээр ярэ. Энэ дээр яаж ийн вэ? Эхлээд энэ орчинд ээж аав ингээд ирэн шүү дээ. Ээж аав хүүхдээ анхныхаа хүүхдийг тосч авлаа. За 1 нас хүртлээ, 2 нас хүртлээ анхныхаа үгийг хэллээ. Энэ орчин дээр анхныхаа хүүхдэд болохгүй гэдгийг зааж өгөх хуулийн анхны багш нь ээж аав бидтэй. Хүн болгон хуульч болохгүй шүү дээ. Хамгийн анх. Тэрний дараагийн асуудал нь юу вэ гэхээр аава ээж эмээ өвөө баярлалаа уучлаарай гэд зөв ярьдаг монголоор зөв ярьдаг бичдэг болгох тэр самбарт хөтлөх хүн бол тэр зүг рүү чиглүүлэх хүн бол бас л ээж аав шүү дээ. Тэгсэн чинь өнөөдрийн бий болж байгаа тийм ээ. Өнөөдөр энэ мянган өргөтөл басан залуу ээжүүд мянган залуу эцэг эхчүүд салж хүүхдээ өмчрүүлж байгаагийн юм юу юм гэхээр гэр бүлийн боловсрол өөрөө хувь хүний биеэ даасан байдал буюу энэ байдлын эцсийн хариуцлага гэж юу вэ гэхээр дахиад эрх зүйн мэдлэг дутж байгаа. Эрх зүйн мэдлэг дутж байгаа. За хамгийн сүүлийн одоо гадаад талын боловсролыг хаяа хүн болгон эхлээд монгол хүн болсон байх хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон англи хэлтэй байхааргүй шүү дээ. Яг нь англи хэл бол дэлхийн хөшүүрэг, олон улсын хөгжлийн хөшүүрэг. Тэгэхээр би 5 дугаар судалгаа буюу эрүүл мэндийн судалгаан дээр та яагаад би нэг сонин факт ярил л да. Би тэр эрүүл мэндийн судалгаан дээр яг үндсэндээ тэр 2500 орчим иргэн хүнд өвчтөй байгаа бүр эцсийн шатандаа өсчихсөн 260-аад иргэдийн дунд ингээд судалгаа явуулахад яагаад өвчнөө ийм байдалд хүрэх вэ гэдэг ихэд л юу гэж хариулсан бэ гэхээр өвчнөө өвчснөө мэдээ явж байгаа нэг л мэдхэд ингээд оройтсан байсан. Эндээс юу харагдж байна вэ? Эрүүл мэндийн боловсрол буюу эрүүл мэндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг тоор байгаагаас л ингээд энэ болгон юунаас явж ийн гэхээр хувь хүн болгонд тал бүрийн мэдлэг хэрэгтэй байгааз эрүүл мэндийн мэдлэг, эрүүл эрх зүйн мэдлэг, боловсрол, хувь хүний хөгжил тийм баха. Ийм учраас бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох боловсролын цогц хөтөлбөр гэдэг имийг тэр олон мянган километрийг 3 жил ардаа хийж 9-11 онд явуулчаа. Тэгээ 12 оноос 15 оны хооронд судалгаан дараа суурлаад ард түмэнд маань ийм л зүйл хэрэгтэй юм шүү гэдэг шаардлагатай болгоно хийгээд арай гэж 2 дугаар шатаа дуусаа 3 дугаар шат руу орцоод өндөрлөх тийшээ явж байна да. Тий. Эндээс л бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох хэрэгтэй юм аа. Бүх нийтээ соён гэгэрүүлэх хэрэгтэй юм аа гэсэн эцсийн хариу гарсан учраас бид нар ингээд ажиллаад явж байна да. Тэгээд Монгол хүний тухай би нэг юм хэлмээр байдгийм л да. Өнөөдөр би намайг дандаа жирийн иргэдийг өмөрч явдаг гэж яг энэ үндсэндээ юу ярих гээд байна вэ гэхээр өнөөдөр Монгол улсын өмч тийм ээ Монгол улсын яг үндэсний баялаг үл юу юм гэхээр Монголын ард түмэл байхгүй. Улс ард түмэнгүй улс гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр альва улсын хөгжлийг ард түмнийх нь хөгжлөөр тэр соён гэгэрэл тийм ээ тэр актер мэдлэгээр нь боловсрлоор нь тэрвэр нь л дүгндэг болохоос биш алт мөнгө зүүчгснээр нь дүгндэг байхгүй юу? Эд баялагаар нь дээр нь олон улсын хэмжээнд бол ерөнхийдөө нас баралтыг тухайн улсын нас баралт өвчлөлийг юугаар хэмждэг вэ гэхээр ерөөсөө иргэдийнх нь эрүүл мэндийн боловсролоор л хэмждэг юм байна л дээ. Тийм байгаа учраас өнөөдөр бол иргэн болгон маань тал бүрээр ингээд тал бүрийн мэдлэг олгох хэрэгтэй байна гэдэг утгаараа ийм олон ажиллаа хийгээд амжилттайгаар ард түмэндээ мэдээлэл хүргэж байна да. За тэгэхээр хоёулаа бас иргэд маань холбогдохыг маш хүсэж байгаа. Тэгэхээр хоёулаа бас нэг үзэгч авчаа. За өнөө холбогдсон маань орой минь төргий. За сайн байцгаана уу? Танд орой минь төргий. За баярлалаа. Танд орой минь төргий. За төлөв үзэгчд орой минь төргий. За тань санал нэг байна уу? За. Ингээд Монголын хүүхд толгойд аав ээж нар хүүхд толгойд төрс одоо хүмүүжүүлэхин төлөө ингэж одоо амнаас залуу насаа зориулж яваадсан ус талархаж байна. Гэхдээ бид нар бас нэг юм сайн ойлгох хэрэгтэй байна. Бид нар сүүлийн 300 жил харийн дард явж ирсэн тийм ээ. Манчин улс
хятад бүгснээсээ итгэсэн манчин улс. Тэгээд юу улаан Орос 70 жил. За одоо сүүлдээ зах зээлийн нийгэм нэртэй зөөрчдийн нийгэм тийм үү? Ингээд Монголын ард түмэн 300 жил ингээд бусдын ипчтэжэл хоол бэлэн хоол одоо юу гэдэг бооц хоошор болоод өнөөдөр хүрлээ л дээ. Тэгвэл би боддгийг гिचх газартаа ард түмэн баян гэж. Бидний үр хүүхэд одоо ингээд энэ байдлаараа байвал гिचх газар болох нь шүү. Түрээсний газар дээр үр явах юм байна л да. Бидний чинь дэлхийн агуу эзэнт гүрнийг байгуулсан, 3 удаа байгуулсан эзэн Чингис хааны хөх толботын үр сад гэдэг үстэй. Тэгтэл бид нарыг удирдах байгаа энэ улсууд чинь 1900 онд орж ирсэн доншгор худалдаач нь хүүхдүүд. Би өөрөө бас нэлээд мондөг түүхчний хүүхд байна л да. Наа телевизээр чинь баг 2-3 мянган удаа ярьчуу да. Тэгэхээр хамгийн гол нь та бидний одоо энэ ярьж байгаа юмыг манай энэ 3 сая ард иргэдийн дайлангой аав ээжнэр сайн ухаж бодох хэрэгтэй байна. Тэгжээж үр хүүхдтэй гिचх газраа үлдэх хэрэгтэй байна. Тэгээ бүгд аав ээж бүгд одоо энэ хүүхдүүд математикч, физикч одоо юу байдгийг астрономч болохгүй харин бүгд түүхч байх хэрэгтэй байхгүй юу? Ерөнхий боловсролын сургууль яаж хэвлэгээс нэгсүүлээд чи Монгол хүн. Чиний хүүхдээс ингэж явж ирсэн. Тэгж морой оноод эцсийн дадаа хайж явсан. Ийм гавьяатай ард юм. Энэ гэхээр одоо жинхэнэ одоо эрхчлөө арчил тусгаар тогтнолгээл одоо ингээл энийг чил монголчууд хийж явсан. Энийг чи дэлхийн ард түмэн үнэлж байгаа. Тийм ээ? Одоо тэгээ өнөөдөр яг арчил эцсийн гарц биш ч гэсэн одоо энэс өөр замаалах гэж нэг чирчл нэг хад огсоо үстэй. Тэгтэл 13 дугаар зууны үед дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан их Монгол улсын Чингис хаан одоо энэ чинь одоо дэлхийн ард түмэн өнөөдөр сонирхоод байна шүү. Шударга нийгэм. Тийм баярлалаа. За тэгэхээр хоёулаас үзэгчийг хүлээн авлаа. Тэгээд танд баярлалаа. Үндсэндээ тантай би санал нэг байна. Зүгээр таны дэргэд бол одоо мөхөс бий үл юусэн блэ? Жирийн нэгэн одоо зүгээр мэрэгжилтэй хөтлөгдөөд бусдын хүүхдүүдийг битгий алдчихаасаа гэд сайн сайхны төлөө бидрээ явж байгаа нөмсгөө нэг эмэгтэй байна. Тэгээд өнөөдөр бол энэ тусгаар тогтнолын асуудал яригдчихэж байгаа байхгүй юу? Тийм ээ. Би бол үндэсний аюулгүй байдлын асуудлыг түрүү ярьлаа шүү дээ, тийм ээ. Монгол хүний хитэн хятад хүний хүүхд төрж байгаа. Хятад хитэн Вьетнам хүний хүүхд төрж байгаа Улаанбаатар хотод. Тийм ээ. Хэдий Япон хүний хүүхд төрж байгаа. Өнөөдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн энэ асуудал бол ердөө энэ. Тэр олон юуны жохон 3 хүртэлх насны хүүхэдтэй мянган залуухан эцэг хүүхэдтэй өрхтлөөс ээжүүд төрөөд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ жоохноос тэр амтан дахиад өмчрлөө шүү дээ. Энэ хамгийн эмгэнэлтэй юм. Би нөгөө өнчүү хүүхдтэй ажилладаг учраас би өөрөө ирэхгүй яг энэний төлөөр тэмцдэг. Тэгэхээр энэний цааталт нь юу вэ нэ гэхээр дахиад гэр бүлийн боловсрол яригдана. Гэр бүлийн боловсролын ардталт юу яригдах вэ гэхээр өнөөдөр Монголын иргэн болгон хэрвээ орлоготой байсансан бол Монголын иргэн болгон таатайхан шиг амьдрах нөхцөл болцоотой байсан бол нийгэм нь ийм нөхцөлийг бүрдүүлээд бэжсэн бол өнөөдөр Монголын иргэд өнөөдөр ингээд баахан олон ийм юуны үндэсний аюулгүй байдлын асуудалд ингээд өртгөхөр ийм хэмжээний хүрчихгүй байхгүй юу. Тэгээ би энэ хүнтэй нэг санал нэгтэй байгаа юм бол мэдээж өнөөдөр ч гисэн бид нар бол тэр харийн даралт орчихгүй гэсэн эмзэглэл бол надад ч байдаг. Би судлаачийн хувьд 2009-оос 11 онд говийн бүс, зүүн бүс гэдэг ингээ явж байхад бол говьд явж байхад бол үнэхээр тэнд хэдэн мянган хятадууд байна. Хэдчнээ хятад малчин байна вэ гэхээр бол надад бол хэвгүй байсан. Би тухайн үед л уйлж исэн. Одоо бас нэг судалгааныхаа эцсийнхээ хариун дээр ажиллаа хийсэн учраас одоо 8 дахь жилдээ бол 21 аймаг руу 3 сард гарах гэж байна. Тэгэхээр орон нутгийн хүмүүс ч гэсэн миний лекцийг сонсох ёстой. Орон нутгийн 15-аас дээш насны хүүхдүүд ч гэсэн хүлээлттэй байгаа учраас явах гэж байна. Тэгээд би тэр саяхан би намжид сонс нэвтрүүлгийнхаа 43 дахь дугаараар Монгол улсын ерөнхий сайд дасан бямсрангуйтай ярилцлаа. Тэг ярьсан. Тэгээд би тухайн үед бол одоо бас надад айгүй хэцүү байсан. Юу гэд хэцүү байсан бэ гэхээр өнөөдөр Монгол улс нэг хүнд ноогдох өрөөрөө дэлхийд тэргүүллээ. Дээр нь ерөөсөө тэр оюу толгой тэр оюу толгой гэдэг чинь бол ерөнхийдөө бол ерөөсөө ойрын 10 жилдээ ч
одоо авах тэр ашигтай бол ерөөсөө ингээд өөр зээлэнд тавьчихсан. Гадагшаа ингээд юмд одоо экспортлдог ерөөсөө мөнгө нь орж ирдэггүй. Ийм л байдалд хүрчихсэн ингээд эндээс юу харагдаж байна вэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр яагаад ингээд Монгол улсын маань нөгөө нэг ард түмний мэдлэлт байх хэвээр нөгөө баялаг нь ингээд гадны хүмүүсийн мэдлэлд очичваа гэдэг. Тэгэхээр энэ хүний хэлж байгаа шиг мүдхэн бид нар тэр оюу толгой Өмнөгов аймгийн хан богд суманд байгаа тэр оюу толгой одоо хүнийх болцсон бол бид нар тэр газар нутгтайгөр нэг л мэдхэд бас хүний юм шиг явах цаг ирсэн байх вэ гэдэг ийм эмзэглэл бол байдгийм аа. Тэгээд өнөөдөр бас хүн болгон сайхан амьдрахын тулд ягвтэ өөрөөснийхөө чадлаар тийм ээ чадах болгон зүйлээ хийлээд тэгээд хамгийн түрүүний гол юм бол өөрснийхөө үр хүүхдийг зөв хүмүүжүүлээ зөв хүн болгочно гэдэг чинь улс орныхоо хөгжилд болж байгаа бас нэг хамгийн том баялаг шүү дээ. За тэгэл байх уу. Тэгэхээр мөн 155 158 хайг дээр ирсэн мессеж саналуудыг уншаа. За тэгэхээр 90-25 та үзэгч маань одоо ийм өөдрөг хүмүүсийг их оруулж байгаараа гэсэн маш сайхан урмын үг хэлсэн байна. Тэгэхээр мөн таны уран бүтээлийн төвч үгээ тодорхой лекцүүд бас CD болон буусан маань, ном болон буусан маань та энэ талаас уус тавьчих өрөхгүй. За тэгээ баярлалаа. Нэгдүгээрт нь яагаад ихтэй сургууль төгсөн дипломтой ажилгүйчүүд, хоёрдугаарт насан туршийн хүүхдүүдийн өмчрөл, тийм ээ, эрүүгийн тэрэгтэй олж байгаа байдал гэсэдэ, гурав дахь монгол хэлээ дэдэж эх орноороо бах үзэлтэй хүүхд залуучууд цөөрөд байгаа шалтгаан юу юм бэ гэдэг дээр Монголд анхудаа хувь хүний хөгжил, гэр бүлийн боловсролт, мэрэгжлээ зөв сонгоход зориулваа гэд 2 жил зураг авалтанд хийгдсэн юм 2 видео зөвлөгөөтэй миний лекц бүхий нэг номтой эрүүл мэнд сайхан амьдрах боломж танд ч бас байгаа шүү гэсэн ижүүлэл гарсан байдгийг. Тэгээд дөрөвдүгээр судалгаа буюу англи хэлний хувьд тийм ээ яагаад үзээлээдэг, сураалээдэг, мэддэг юм шиг өгөөч юм шиг иргэдэг гэсэн байгаа юм бэ гэхээр Монголд анхудаа монгол хэлээр уншиж бичдэг бүх насныханд англи хэлний суурийг маш сайн тавьж өгч хэрэглээний англи хэл эзэмшүүлэхэд зориулсан 4 видео хичээл 2 сурах хүчтэй багшгүйгээр англи хэл сурцгаа гэсэн ийм бүтээл маань мэдсэн байт юм аа гэдэг хэлмээр байна. За тэгээд 5 дахь судалгаа буюу өвчлөл яагаад ингэж их вэ, нас баралт их вэ гэдэг дээр ерөөсөө иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулаад гэрээсээ зурагттай айл болгон DVD-гээ тавиад үзэх тийм ээ эрүүл мэндийн өвчнөөс үлдсэн сэргийлэх тал бүрийн мэдлэг олгож авахаар ийм 2 видео хичээл 2 номтой ийм эрүүлийг хүсвэл амжиж сонс гэсэн ийм бүтээл мэдсэн байд юм а гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ бол дандаа судалгаанд суурилсан хүн болгоныг айл бүгдээрээ нэг байж хахад аав нээж нэмээ нөгөө нөр хүүхэд нь тал бүрийн мэдлэгийг авч байгаа үз тийм ээ ийм бүтээл болсон байна. Цогц болсон. Тий тэгээд судалгааны маань хамгийн эцсийн хариу нь нэг л мэдхэд гэдэг судалгааны хариу гарсан байдیں۔ Тэгээ нэг л мэдхэд гэдэг юу гэсэн үг вэ гэхээр тэр амьдралдаа алдсан хорхот байгаа залуутай ярилцаад үзэхэд үгүй мэдхгүй нэг л мэдхэд ийм болсон байсан гэд яагаад ингээд 2 сургууль төгсчөөд хайр 8 жил 9 жилийн төлбөр гэд яагаад ингэж ийнэ гэхээр үгүй мэдхгүй нэг мэдхэд 10 төгссөн нэг мэдхэд оюутан болсон нэг мэдхэд дээд сургууль төгссөн нэг мэдхэд ажилгүй гэд тэгэхээр өнөөдөр бидний хийж байгаа юмбар нэг л мэдхэд амьдралдаа гутарсан амьдралдаа буруу сонголт хийчихсэн мэрэгжил сонголтууд дараагийн юм штэ өөрийгөө зөв таньж мэдээд ирээдүйдээ итгэлтэй байхыг тэр өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлдог иргэн өнөөдөр Монголд хэрэгтэй. Тийм л учраас нэг л мэдхэд амьдралдаа алдахгүй залуусыг төрүүлэхийн тулд Эрдэнэзийн үеийн баасан сарын хамт Монгол Улсын гавьяа жижигчин Ариуна нар маань урилгаар орсон миний судалгаанд суурилсан 3000 нэгдүгээр курсын оюутанд зориулсан 219 ажил буюу лекц маань урилгаар ийм DVD болчихсон байгаамаа гэдэг хэлмээр ингээд энэхүү 5 судалгаа маань ийм 4 судалгаанд суурилсан бүтээлийг ард түмэндээ үлдээх гэж байна. Тэгээд одоо бас ажлын маань төгсгөлд ингээд 8 жил өөрснийхөө хүч хөдөлмөрөөр арай хийж ингэж ажлынхаа ард гарч байна. Яг үдэ ер нь энэ олон засгийн газар солиоцоход үе үеийн засгийн газрын ерөнхий сайдууд нь 5 яамныхаа засгийн газар танаа яамны ажлыг хийсэн байна гэж дэмж гэдэг 5 яамныхаа сайдаас манайх руу нэг тамгатай бичгэл явуулдаг. Ямар ч өнгөрсөн хугацаанд ямар ч дэмжлэг байхгүйс учраас одоо энэ ажлын төгсгөлд 21 аймаг руу 3-4 сард явж ажиллаад хаалтаа их гэж байгаа энэ үед бол иргэдтэй ийм бүтээл гарсан шүү. Танаа гэр бүлийн сайн сайхны төлөө. Тэгээд тэр дундаа энэ Монголын сууд алдартай домог болсон энэ эмч нартай би өөрөө ярилцаад гэрийн нөхцөлд яаж урьдчилсан эрүүл мэндийн өвчнөөс урьдчилсан сэргийлэх вэ гэсэн энэ мэдлэгийг олгосон юм 2 видео зөвлөгөө түүхэнд анхудаа гарсан байдаг. Энэ видео зөвлөгөө 40,000 төгрөгнөөс 20,000 төгрөгөөр одоо цагаан сар зориулаад ахмад настан эрүүл энхийг хүсээд бүх иргэдтэй эрүүл энхийг хүсээд 20,000 төгрөгөөр хэдхэн хоног цөөхөн хувийг гаргасан байгаамаа. Та бүхэн энийг бас бодолдож авснараа манай энэ боловсролын сайн үсээ энд нэгдэж байгаа энэ ажлын минь зогсохоос бас нэг үлдсэн сэргийлж дэм болж байгаа ийм сайн үс юм а гэдгийг би бас хэлмээр байна л да. За тэгэхээр хоёулаа хөгжүүлэн бас 155 158 хаяг дээр ирсэн мессеж саналуудыг хүргье. Тэгэхээр 88 53 та үзэгч юмнууд одоо жинхэнэ Монголд дутагдж байгаа асуудал энэ л байна. Одоо маш оюунлаг
үндэслэлтэй мэдээлэл өгч байгаад одоо баярлалаа гэсэн байна. За тэгэхээр мөн 96.00-тай үзэгчийн маань хувьд за Чингис хааны тухай ярихтаа болгоомжтой ярьцгааж баймаар байна. Энэ хүний ярьж байгаатай санал нэг байна гэсэн. За маш сайхан эерэг мессежүүдийг иргэд маань өгч байна. Тэгэхээр хоёулаа бас нэвтрүүлэг маань өндөрлөх тийшээгээ чиглэж байгаа учраас нэг үзэгчээ бас авчих уу гэж бодож байна. За тэгээ. За байна уу холбогдсон маань орой минь түргэе. Байна. За холбогдсон байна та шууд нэвтрүүлэг. Ямар юугаар яриад байгаа юм бэ? За энэ болохоор бүх нийтэд тал бүрийн мэдлэг болох цогц хөтөлбөрийн талаар ерөнхийдөө бол яригдж байна. Өнөөдөр манай зочны хувьд те. За. Энэ сонгуулийн одоо ерөнхий юу юм л да энэ одоо ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал ярих гэсэн. Тэгэхээр ямар нэгэн энд нэг зүйлийг хэлэхэд бол би дахиад хэлээ тийм ээ. Миний би ямар нэгэн улс төр намын хараатай хүн биш ээ. Зүгээр жирийн нэг эрдэмтэн хүн байна. Мэргэжлийнхаа өөрийн ур чадвараа ашиглаад бас өөрийнхөө зүрх сэтгэлээр бусдын хүүхдийн сайн сайхны төлөө амьдралдаа алдахгүй байхын төлөө ингэж тэмцэж яваа. 8 дахь жилдээ энэ цогц хөтөлбөр боловсруулад амжилттай өндөрлөх гэж яваагаараа онцлогтой юм аа. Улсраас ямар ч хамааралгүй 21 аймаг явна гэхээр магадгүй сонгуул ярьж байгаа шиг байна л да. Тийм юм байхгүй. За иргэдийн маань хувьд тэгэхээр мэдээж бас бол CD-г яаж одоо DVD-г одоо хаанаас болж авах вэ? Утасны дугаар байна уу гэх мэтлэнгээр асууж байна. Тэгэхээр бас утасны дугаар хэлээд өгч байгаа гэж бодож байна. За тэгэхээр энэ хүү CD-г бас иргэдийн маань хувьд авахыг хүсэх юм бол 95 12 97 49 мөн 95 12 58 52 38 гэсэн дугаар руу та бүхэн маань мэдээж асуудал холбогдох юм бол эсвэл захиалга өгөх боломжтой юм байна. За тэгэхээр бас дахин нэг үзэгч авчихъя. Байна уу холбогдсон маань орой минь түргэе. Орой минь түргэе. За холбогдлоо та. DVD дэрдэж. За. Тэр чинь ямар үнэтэй байдаг юм бэ? Энэхүү DVD-н өөрөө 40 мянган төгрөгийн үнэтэй 2 DVD видео зөвлөгөө байгаамаа. Нэг эмч маань одоо 30-аас 40 минутын зөвлөгөө өгчихсөн. Зурагтандаа тавиад үзэх боломжтой 14 бүлэгтэй ийм 2 DVD видео зөвлөгөө байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ одоо цагаан сарын баяртаа зориулаад ард иргэдтэй эрүүл энх сайн сайхныг хүсээд хөтөлбөрийнхөө сайн улсын хүрээнд 20 мянган төгрөг болгож хэдхэн Энэ ямар үнэтэй? юу гэнэ? За энэ бол 40 мянгаас 20 мянган төгрөгөөр та DVD-г авч болно. Харин энэхүү эрүүлийг хүсвэл амжиж сонс гээд 2 номтой энэ 2 DVD-г 90 түмэн наст хийтэй алтан хайрцагтай авах юм бол зөвхөн өнөөдөр захиалга өгж байгаа тохиолдолд 75 мянгаас 40 мянгаар дараах утсуудаар бас захиалга өгж болох юм аа гэдгийг хэлмээр байна. Тэр англиэдийнх нь Энэ 80 мянган төгрөгийн үнэтэй энэ 4 видеотой 2 сурагчтай хичээл маань та бас 50 мянган төгрөгөөр захиалга өгөх боломжтой юм аа. Сайхан амьдрах боломж танд ч бас байгаа гэсэн энэ судалгаан зориулсан бүтээлийг 60 мянган төгрөгөөс 40 мянган төгрөгөөр захиалга өгөх боломжтой гэдгийг хэлмээр байна. Таныг бас сонирхож байна. Баярлалаа танд. За тэгэхээр нэвтрүүлэг маань өндөрлөж байна л да. Тэгэхээр нэвтрүүлэг маань өндөрлөж байгаатай холбогдуулаад сүүлийн хормыг бас танд үлдээ. За тэгэхээр та бас иргэдэд хандж өгч хэлмээр байна. Тэгээд би одоо өнөөдрийн хувьд бол монголчууд маань тун удахгүй сар шнийн баяраа утаад тийм ээ шинэ жилтэйгээ золох гэж байна. Тэгээд Монголын маань ирээдүй Монголын маань хүүхэд залуучууд тэгээд өнөөдрийн гэр бүл болох гэж байгаа залуу эцэг эхчүүд маань зөвхөн өнөөдөр ирээдүйд өнөөдөр төрж байгаа нэл хүүхдээ өнөөдрөөс эхлээд нэг хормын өмнө ч гэсэн зөв хүн болгоо төлөвшүүлчихвэл та бүхний гал голом тасрахгүйгээр барахгүй Монгол улсынхаа хөгжилд оруулж байгаа хамгийн том хувь нэмэр юм аа гэдгийг хэлмээр байна. Дээр нь Монгол улсын төр засгийн удирдлагуудад хэлэхэд өнөөдөр иргэдээ сонсдог байгаа чи, Ахмад үеэ сонсдог байгаа чи, жирийн иргэдийнхаа бас нэг хүч авиас чадлыг бас үнэлдэг байгаасэ. Бизнес эрхлэгчтэй бас сайхан талд бүрээс нь дэмжиж өгөөч. Гадаадад ажиллаж байгаа, гадаадаас ирсэн одоо энэ нэг ажилгүй байгаа мэрэгчлэлтэнгүүдээ бас тал бүрээр ашиглаач гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд улсын хөгжилд, Монгол улсын хөгжилд бол хамгийн том хувь нэмэр оруулах зүйл бол нийгмийн дундаж давхаргаа ихсэх нь хамгийн түрүүний гарц болох юм аа гэдгийг хэлмээр байна л да. Тэрнээс одоо нөө баян ядуу гэсэн юм хоёр давхарга үүсчих гээд байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд манай энэхүү боловсролын сайн улсын аянд та бүхэн судалгаан суурилсан, чадан ядан хийсэн энэхүү бүтээлнээс маань нэгийг авсан ч гэсэн та боловсролын сайн улсын аянд нэгдэж байгаа юм аа гэдгийг хэлмээр байна. Тэгээд номын буян бол одоо үе үеэрээ арвиж болтгой гэдгийг хэлмээр байна. Тэгээд танай бүх иргэдтэй эрүүл энх сайн сайхныг хүсэж байна да. Тэгээд танай хамт олонд бас чин сэтгэлээсээ орон нутгийн иргэдтэй, хотынхаа иргэдтэй ингээд уулзуулах боломж, үг хоолойг минь тайлангийн минь танилцуулах боломж олгосонд танай хамт олон чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлмээр байна. За баярлалаа.
За тэгэхээр энэ хүрээд өнөөдрийн төмний үе төрдөн нэвтрүүлэг маань өндөрлөж байна үзэгчтэй. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочдоор бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч Уран Бэлэг хүрэлцэн ирж оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.